Өглөөний мэд үзэгчтэй лайк хийдэг телевизийн өглөөний зочны ярилцлагын цаг маань ийхүү эхлэж байна. Өнөөдөр манай зочноор нэгэн эмч хүн хүрэлцэн ирсэн байхаар байгаа. Тэгэхээр энэ хүнийг та бүхэн танилцуул. Энэ бол сайн хурш эмс төслийн эмнэлгийн зөвлөх эмч Ренцэн Доорвын Баттөмөр ам. Танд өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд хүргэе таны хамт. За ингээ сайхан үйлснүүд онд мэд тархан тавтаа орвоо. Тавлаг сайхан орж байна. За тэгэхээр манай зочны ярилцлагын цагийг урилгыг хүлээн аваад хүрэлцээрсэн танд юуны өмнө үзэгчдийн өмнөөс талархаж байгааг илэрхийлээ. Тэгээд сайн хурш гэдэг эмнэлгийн тухай бид ярихаас өмнө эхлээд Баттөмөр гэдэг хүнийхэн талаар, Баттөмөр гэдэг эмчийнхэн талаар танаас лавдаж асуух, тодруулах зүйлүүд маш олон байгаа. Тэгэхээр та өөрийгөө танилцуулаач, хаана төгсөв, ямар ажил хийв, хэдэн онд төгсөв, хэдэн жил эмч хийж гин гэд өөрийнхөө талаар та танилцуулаач. Тэ 74 онд 10 жил төгсөөд уг нь гайгүй сурлагтайгаас гадаадын хуваар байсан юм аа. Тэгээд яалтчгүй анаахад одоо сонирхолоороо гэдэг юм уу? Анаахын сургуульд орох болоо. Тэгээд 80 онд 6 жил суугаад 80 онд анаахын их сургуулийг Улаанбаатар төгссөн. Тэгээд хүүхэд байхын ер нь одоо хөдөөч хавдаа хамгийн одоо од болсон гэдэг юм хүүхдүүдийн сонирхдаг чухал мэрэгжил бол жолооч эмч хоёр л байсан шүү дээ. Хөдөө бол тий эмч болно. Тэгээд тэр үед яг хэд удаа би ч одоо эмчтэр мэслийн эмчтэр эрүүг зодолж байгаа эрүүгээ мулталж нэг очижсэн хүүтэн төмөрт цас толоох гэж хэлэн алдуулж очижсэн. Тэгсээр байгаа эмч нарыг жоохон одоо бас чухал мэрэгжил гэж ойлгосон юм уу яасан. Тэгэл анаахт орсон шүү дээ. Тэгээд орсон. Тэгээ ер нь намайг хүүхд байхад ч гэсэн ээж маань бол ер нь эмчэд очино гээл авдарнаасаа л одоо шинэхэн хувцас эндүүдж өмсөөл тэгэл эмчээ өгсөн эмийг нэг бицээр зэвтэг уугаал чигтэйгээ сайхан болоод идэгчлээ гээл ээж маань тэгдэг байсан. Тэгэл тэр сонирхолоороо ч юм уу тэгэл эмчийн мэрэгжил хараад оттон байгаа л тий удам бол байхгүй. Тий цэвэр хөдөөний л одоо малчны л хөхт гэсэн үг л тий. Хуучин засгийн үед бол бас тайж майж одоо лам хар байсан юм байл л өвөө мөөгийн чиглэлээр бол. Тэгээд нэг социализм үед чинь тэгэл бүх мал нийгэмчлэл суурин газар аймгийн төв болоод тэгээд анаах төгссөн. Тэгээ анаах төгсөхөд чинь бидний анаахт багт чинь одоо тэр ичээ хорлоо доктор Гоош багш цагаан долгоор багш гэдэг мундаг одоо Орос школтой сургуультай одоо практик олон жил хийсэн ийм мундаг багш нар чинь биднийг бас энэ мэрэгжилд сургаж оюутан байхасаа бид нар чинь олгоо яаж авах вэ гэдгийг л зааж сургаж ингэж л бид төгссөн. Тэгэл юунд дөрөвдөр хурс чинь бол бага хэмжээний дадлага гээл явна хөдөө дуудлагаар явдаг. 5 дахь хурсдаг чинь чи сумын эмч хийж ил байлаа. Дуудлагаар яваад тий. Хотод сурч байгаа шүү дээ. Тий хотод сурна дадлагаар явахдаа тий. Дадлагаар явахдаа тий тухайн үед чинь нэгдэг байсан шүү дээ. Тэгээ хөдөөнийх нь чинь практикийн эмч нар эмч гэдэг нэртэй. Эмчлэг нэртэй байдаг байсан шүү дээ. Тэгээ үед чинь. Тэгэл нэг сумын эмч декрет аваад яг тэрний оронд 45 хоног сумын эмч Өмнөг аймгийн Хөрмөс суманд ажиллаж ил байсан. Тэгээ тэр үзнээс эхлээд ер нь хөдөө орон нутагт ажиллахад бол ер нь одоо бүхэл юмыг л бас анхны шатны тусламжийн эмчнэр байж сурах ёстой гэдэг. Тэгэж тухайн үед бол сургууль төгсөөд шин тушаалаар л хуваарлцдаг байсан. Хөлийн зэрэгт одоо эмчнэр хэрэгтэй гэдэг хөлийн зэрэгт хуваарлаад офицерын курст нэг сар сургаад тэслэгт цол өгөөд хөлийн сулын хэрэг очирдод та явна уу гэл ингээл очиж байла. Тэгээ тэр үед хүүтэн дайны үе байсан учраас хятад та муу байсан шүү дээ. Нилээн одоо болсон учраас хөлийн зэргийг бэхжүүлж шүүд дотор одоо лаврант бүх мэрэгжлэр одоо эмнэлгийн алба гэж хүн эмнэлгийн алба гэж хөлийн отроод байдаг гэсэн. Тэнд ажиллаж одоо хөлийн тэргүүн шугамаас ажлын гараа хөдөлмөрийн гараага эхэлж байсан учраас бол их дурсамжтай тодхон санагдаж байна л да. Тэгээ тэрнээс хойш бол яг мэрэгжлэрээ нарийн мэрэгжлэрээ ажиллах шаардлагатай болоод хөлийн цэргийн төв эмнэлэг одоо нахын яамны эмнэлэг одоонохоор бол төрийн тусгай албаагчдын эмнэлэг 94 он хүртэл эрчим тэмцэлгээ төрийн сүмжийн засаг хэрэгжээр ажиллаад тэгээ бэлтгэл офицер золтоогоор иргэний эмнэлэгт ажилласан. Тэгээд дүүргийн мэслийн эмнэлэгт нэг 2007 хүртэл ажилласан. Тэгээд тэрний дараа хувийн одоо сайн хурш эмнэлэг, мэслийн эмнэлэг хувийн салбарт ажилласан. Ийм Эмнэлгийн нэр аягүй сонио. Яагаад сайн хурш гэж нэрлсэн бэ? Тэгээ сайн хурш гэдэг бол их чухал нэр л дээ. Тэгээ сайн хурш гэдэг маань бол одоо эмч хүмүүс бол бүх хүний л
сайн одоо хөршин найз нэг гэдэг юм уу сайн туслагч нь хөршүүд бие биендээ монголчууд бол ер нь тийм ээ баягны хариу өдөрт ахтаа авж илдэ гэдэг шиг айл хөршүүд усууч бие биендээ байгаль тусалж хамтарч ил байдаг тийм ээ халамжилж байдаг биенийг тэр утгаараа сайн хөрш гэж юу нэг тийм домог байд юм л да ер нь нэг одоо нэг багшийн дэд одоо гудамжинд нэг хүн согтуу ч юм уу юу ч мунаа тавьчихсан байж байгаа юм л да тэгтэл хажуугаар нь нэг их хурлын гишүүн өнгөрөөд энэ нэг согтуу юм байна удамжны юм байна гэж тойроод өнгөрч хажуугаар нэг лам явснаа тэгээд залбираад за над хамаагүй гэдээ өнгөрч тэгтэл нэг хүн очиод туслаа тэрийг аваад хүргээд эмнэлэгт нь хүргээд шархайнд боогоод унтсан хүнийг тусалж энийг сайн хөрш гэдэг гэсэн нэг юм домог байд юм л да тийм ээ тэгээд тийм утгаар би нэг анх сайн хөрш гэд судалж хайж захта гадаадын хөрөг оролттой ч юм уу нөгөө нэр нь нэг л яг Монгол бууж өгдөг манайхан ч гэдэг тийм Америкт ч юм уу нэг тиймэрхүү нэг гоё нэрнүүд өгсөн чи сайн хөрш гэхлээр нэг гадаад хэл хэвлэг байдаг гэж бодож байна. Монгол нэр хооцтой сайн. Тийм одоо ингэ тайлбар сонсонгууд ярьж тийм юм уу гэж бодож байна. Яг Монгол одоо манай Монгол ёс заншилтай л яг зогтсон нэрлэж ойлгож байгаа тийм. Сайн хөрш хэвлэг байна тэгээ одоо хэдэн онд байгуулагдаад 2007 оноос хойш одоо 14 дэх жилдээ. Хувийн одоо мэслийн үүдэн эмнэлэг гэж манайхан одоо том ялаад байгаа. Амбулатор гэж хуучин ярьдаг байсан. Англиар бол клиник л гэж ярина л да. Өдрийн мэслийн эмнэлэг гэж байна. Өдрийн гэдэг онцлог нь юугаар ялгаад байлаа? Тэг хэвтэж эмчилүүлж одоо наркоз унтуулж хүндрэл учруулахаар одоо хөнгөн мэсэл гэсэн үг л дээ. Хөнгөн мэсэл гэдэг маань ерөнхийдөө нөгөө нэг хүндрэхээс өмнөх үе гэсэн үг гэж ойлгож байна. Хүндрэхээс өмнөх үе гэж ойлгож байна. Ямар нэгэн өвчний мэсэл хийхэд. Гэхдээ яралтай юмуд байна. Яралтай одоо эдээтэй мэсэл тийм ээ боглоо гэл хатаг мундас гэл энэ нь бол бас хөнгөн гэж хэлж болохгүй л дээ тийм ээ. Хүндрэхээс хамгаалах. Тусламжууд мэслийн тусламжууд бол орно л доо. Одоо нөгөө нийтэд телевиз үзэж байгаа үзэгчид маань бас таны эмнэлгийг мэдэхгүй ч гэж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг эмнэлгийнхаа талаар одоо ингээд мэс заслын эмнэлэг гэж байгаа юм чинь ямар мэсслүүд байдгийг хэдээс хэдэн цагийн хооронд ажилдгийг гэж нэгдүгээр та тайлбарлаж өгөөч. Хоёрдугаар гэх юм бол би нөгөө таны 41 жил яг ингээд алтан гартай эмчи үүрэг гүйцэтгээд явж байгаа хүний хувьд таны эмчи чинь мэдрэмж, дурсамж, тоо барилдал зөндөл олон асуух юм байна. Гэхдээ эхлээд та эмнэлгийнхаа талаар. Тэг яг одоо ажиллаж байгаа эмнэлгийн хувьд бол яг хуучин бол улсын секторт ажиллаж байхад бол мэдээж хэрэг одоо яралтай тусламж гэдэг бол тийм ээ. Өдөр цаг наргүй л одоо явна шүү дээ тий. За хувийн салбар гэдэг бол яг улсын ачаал тэр үнд нүсэр ачаалыг хуваараа хөнгөлж байна гэсэн үг л тий. Хувийн салбар тийм. За хэр баргийн хөнгөн шингийн гэмтэл дээр нэг гар хуруу хугарсан байхад бол за хөнгөн байна чи дүр өргөө явж гэдэг юм уу те өөрөө гэртээ аргалж гэдэг юм уу. А гэтэл хүн өөрөө бас тусламж мэрэгжлийн тусламж авах шаардлагатай гэдэг. Тэрэнд үзүүлэх ийм бас нэг орон зай байна л та сегмент байна гэсэн үг. Тий. А тэгээд энд өдрийн мэсэл гэдэг маань бол өргөө хүрээтэй асуудал да. Зүгээр яг ангилж хэлэх юм бол энэ дээр бол одоо чинь гоо сайхны мэсэл гэж хэлдэг. Дөхөн сэргээх гэдэг юм. Зүгээр энгийн жишээ хэлэхэд бол одоо чинь чихэн одоо эмгэн сэтрээд тийм ээ чихэн сэтэрсэн нэг хүн байна гэж бодъё тийм ээ. Тий. Тий одоо хүн дэм зүгээд алт чулуутай юм зүгээд одоо хүнддэг ч юм яд ч юм чихэн сэтэрдэг тохиолдлууд бас зөндөө байдаг тийм ээ. За тэрийг нөхөн сэргээж оёх ч гэдэг юм уу тийм. Энээс л эхлэн ч тэ гоо сайхны мэсдэг гэдэг маань бол заавал нэг хүмүүсийг давхраа хамар янзлахтай болно биш. Тэрүүгээ дагнасан эмнэлэг бас тустай байна. Гоо сайхны мэсэлгээд одоо тэр перфект гэдэг оюун чинь ч гэдэг юм уу тийм ээ. Төгсөл гонгоол тэр бол гоо сайхнаа дагнацсан байна. А манайх бол цэвэр өвчнөр гэсэн. Гэхдээ бас өвддөггүй ч гэсэн бас бундуу гоо сайхан алдагдсан уур бундуу яар шахах зөндөө юм байна. Анхан шатны тусламж тийм ээ. Чин одоо гар хуруугаа эсгэлээ. Заавал гэмтэл рүү явах тэр хүнд том улсын эмнэлэг дээр ачаал үүсгэх хэрэг байна уу тийм ээ. А гэтэл хүмүүс хайгаад тийм ээ. Өдрөөр ингээд анхан шатныхаа хосмотыг одоо ойдол тавиулна. Хүн нүүрэн дээр ил нэг шуудааны аваа иж байгаа шиг ойлгохыг бодохгүй биш. Далд гоо сайхны ойдол тавиулна. Энэ бүгдийг л хэлээд байгаа юм л гоо сайхны гэдэг юм. За хоёр дахь зүйл бол яг улсын салбарт бас төдийлөн дагнаагүй хөхний мэсэл гэж байдаг. Хөхний одоо эмгэг. Тэг хөхний одоо хавдар гэвэл хавдардаар очичдаг тийм ээ. Хавдар болвол тэнд онцлогоо хийдэг, мамагараа хийдэг ч гэдэг юм уу. А гэтэл яг хөхний гоо сайхны эмнэлэг гэж бол бас тустай байдаг. Хөхийг одоо тамруулдаг ч гэдэг юм уу, одоо авдаг ч гэдэг юм уу, яадын тийм. А гэтэл манайх болохоор өвчин байдаг. Төрсний дараа хүн гордноод өхний талаа хагардаг ч юм уу. А тийм. Энийг одоо эмнэлгийн хэлээр бол мамлог
хөх судлалын одоо тусламж гэж байгаа. Мамологи гэж хэлж байгаа олон улсын хэл мэргэжлийн хэлээр бол тэгэхээр энэ дээр бол одоо хөх гордоод идэлэгч байд юм уу, зангирахч байд юм уу те. А өхөн доторх бас хоргүй хавдар байна. Хавдар руу очих зэрэг хавдар алга байна. Танах дээр дүүрүүргээ явчих гэдэг юм уу те. Тэг гэтэл юм байгаад байдаг. Гэтэл тэрийг нэмчлэхгүй бол хортой хавдар бол яхав. Өхний хавдар гэдэг маань өөр гормоны дотоод шүүрлийн тийм олон шалтгаантай ийм одоо манай хорт хавдарт бол нэлээд одоо 3 дугаар байранд явж байгаа шүү дээ баг. Элэг ходоодны дараа явж байгаа. Тэгээ элбэг тохиолддог, их үсрэх хийлдэг. Ялангуяа чэйжэнд байгаа учраас суу уушиг руугаа их үсрэх хийлдэг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх одоо талбар гэсэн үг. Энэ дээр бол манайх бол яг бас одоо брендинг гэж хэлэх юм одоо зах зээлийн хэлээр бол тэгээ тэр талбарт бол тусламж үзүүлж байгаа. Тэгээ тэн дээр бол одоо өхний ховдоргүй уйлан хаа байж байдیں۔ Өхний бэрсүү гэж байна. За өхний эдээ төрслүүд сүүлийн үед бол энэ дээр усуудыг төөрөлдөж байгаа. Тэгээ энэ дээр бид нар одоо өрхийн эмнэлгүүд ч гэдэг юм уу дүүргийн эмнэлэг сургалт явуулах ийм шаардлагатай болж байна л да. Ягаад гэвэл хүн одоо хамгийн ойр эмнэлэг л айл болгонд төрөлт болно тийм ээ. Айл болгонд тусламж өрхөх хэмжээс л аав. Тэр болгонд хөхийг яаж арчлах вэ тийм ээ? Яаж идэлүүлэхгүй байх вэ? Учраа олохгүй тэгэл гордлоо гэж бариачаар яваад идэв. Тий, яг ийм юу үйл бол болсон манай бэр яг ингээд амар болоод хөхн. Тэгээд эмнэлэг орохоор хорооны эмнэлэг дээр очсон чинь наа чи зүгээр хавцсан нөгөө гордсон л ш тэгэл явуулчин. Тэгээд нөгөө самнахгүй юу да, загас зурхгүй юу да ч гэдэг тийм ардын дом хилж өгөө явуулчдаг. Айгүй олон шаналсан байхгүй. Бид бол хамгийн алтан дүрэн бол ерөөсөл эрт оншилгоо эхо. Яг л эренгийн аппаратанд маммограммад бол орох бас эсрэг залттай байхгүй юу? Яг л сүү хүүл байж идэг. Дээр нь одоо зангирцсан байж идэг. Дээрээс нь маммограмч хавчдаг байхгүй юу? Хоёр талаас нь хажуунаас нь хавчиж зургийг авдаг. Тэгээ энэний оронд нэвт хардаг өхний эхограмм гэж идэг байхгүй юу? Хөхний чиглэл. Манайх тэр Германы Siemens-ийн нэг айгүй сайн юутай ялгаралтай аппарат ит. Тэрийг алтан дүрмэл гэж бид зарлаад байгаа. Энэгээр бол хамгийн эрт онцлно. Хэрвээ тэнд идэлэг байх юм бол зөвлөгөөг нь өгнө. За ингэж одоо ийм идэлхээс сэргийлж ийм арга хэмжээ аваарай. Идэлсэн байх юм бол газар дээр мэслэн. Тэгэхээр энэ өхний идэ буглааны мэсэл чинь бас өөрийн онцлогтой. Нэгдүгээрт гоо сайхан байх хэрэгтэй. Гэмтээхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаар тэр сүүний булчирхаа дахин төрөн залуу улсууд тийм ээ. Сүүний булчирхаа тэр юмд гэмтэл учруулахгүй байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Хоёрдугаар тэр хүүхэд төгөхөд бол сүүнд ямар нэгэн саадгүй байх хэрэгтэй. Гарцсан цаад болохгүй сүү хөх ширгээгүй ч үүдэг. Ийм олон шаардлагын дагуу хийдэг тусгай косметик мэсэл байдаг байхгүй шар саргүй. Тэгээ ийм онцлогтой байх хэрэгтэй. За энэ талбар бол байгаа. Тэгээ энэгээр бид нар бас сургалт юм хиймээр л байгаа. За дараагийн талбар бол бас тэр өвдөгний мэсэл гэж ийд. Тэгээ өөрөөр хэлбэл манайх бол нэгдүгээр эмнэлэг гэмтэл дээр бол үе сольдог ч гэдэг. Өвдөгний үе солио. Тэгээ үе сольдог одоо хөсч. Энэ бол манайд нэлээ хөсчүүлийн хамгийн их зовоож шаналгаж байдаг зүйл өвдөгний яс сургалт. Өвдөгний одоо хөгшилт гэсэн үг ч гэдэг. Эмнэлгийн хэлээр бол одоо остеоартроз гэж ярьж юм л да. Одоо дегенеративны гэж хэлдэг. Тэр нь юу гэж вэ гэхээр нөгөө хэлбэр нь алдагдаад тэгээд нөгөө тижээд хөгшрөлт гэсэн үг. Одоо эмнэлгийн хэлбэр дүрстэй байх хэрэгтэй явна насны явцдаг гэсэн үг. Хөгшөөнөл тохиолдно зү. Тэгээ нас ахад л олдоо тохиолдож байгаа. Гэтэ бас өрөвслийн шалтгаан байна. Олон шалтгаантай. Бруцеллозын шалтгаан байж болно, өрөвслийнх, ангиных байж болно, гэмтлийнх байж болно. Олон шалтгаантай. Ихэвчлэн нөгөө бодисын солилцооны шалтгаан зонхилж байгаа маань. Ялангуяа энэ нөгөө даацын үе учраас, жин ихтэй учраас энийг бол тусдан сэдв болж ярих байх л да тийм. За ямар ч байсан өвдөгний үе солих эмчилгээг хийдэг. Солих эмчилгээний өмнөх эмчилгээ. Өмнөх нөхөн сэргээх. Хүндрхээс өмнө хэрвээ өвдөж эхлэх үед нь ч юм уу очих юм бол үе солихоо хойшлуулж яах гэсэн үг. Үе солих гэж өөрийн өвдгийг л хадгалах гэсэн үг. Ийм эмчилгээ бас хийдэг. За энийг хэлэрэнгүү бод жижигтэй. Ийм эмчилгээнүүд хийдэг сайн гур шимдэг байх нь шүү дээ тийм ээ. Тэгээд гэхдээ ер нь бол би нөгөө бас эмчилгээний тухай хайж судалж уншиж байхад та болон хэсэг ажилчтай хамт гадаадад нэг сургалтанд суулаа гэсэн мэдээлэл байжсэн. Ер нь боловсон хүчтэй та яаж сонгож яадгийг боловсон хүчнийхээ нөгөө сурч боловсрох тийм мэдлэг оюунууд ажиллагдахад нь ямар анхаарал хандуулдгийг танаас ер нь ямар боловсон хүчтэй ажилладаг вэ? Тэгээ манайх болохоор нэг хоёр юу гэдэг хувийн хвшлийн одоо эмнэлгүүдийн мах холбоо гэж тэрний гишүүн байж таарна тийм ээ. За тэрнээс гадна нэг жижиг дунд үйлчлэгээ ажил үйлчлэгээ эрхэлдэг. Үйлчлэгээнд ордон шүү дээ эмнэлгийн салбар бол
Яг зах зээлийнхээ хуулиар бол. Тэгэхээр энд Швейцар Монголын хамтарсан бас нийгмлэг байд. Тэ жижиг дунд юу дэмждэг. Тэгээ эндээс бид нэлээд суралцж байгаа. Швейцарын технологи өнгөрсөн жил бид нар Швейцар явж бас нэлээд Швейцар бас нөхцөл байдлыг хувийн үйлчилгээ, эмнэлэг үйлдвэрлэлийн яадын тэрийг бас судалж нэлээд үзсэн. Энэ дээр бас хамтарч ажилладаг зүйлүүд бий. Тэгээ эндээ бид хүмүүсээ сургалтанд одоо сүүлийн үед энэ ковидын үед ч гэсэн бид нар онлайнаар сургалтаа явуулж байгаа л да. Хямралын үед хэрхэн одоо менежментээ хийх, эрүүл мэндийн тусламжийг тийм ээ яаж хийх вэ тийм ээ. Одоо шинэ тусламж авахд бол хүмүүсийг одоо хооронд нь одоо шамбааралд болохгүй цаг авах ч юм уу тийм ээ тусгаарлах ч гэдэг юм уу тийм. Одоо манайхан ч бол эмнэлэгт явхлаар л монголчууд ч тэгэл бөөнөрөө явдаг шүү дээ. Төмөрөө хүмүүсөө зангидаад. Тэгэхээр энэ дээр бол яг хуу харьцангуй энэ үед яаж менежмент хийх вэ гэдэг юм уу тийм. За тэгээд яг хуу мэрэгжлийн болсон хүчин яг хуу гэрээгээр ажилдаг бас эмчнэр бий л дээ. Шинэ одоо эртээчүүдийн мэсэл гэдэг ч юм уу тийм ээ. Андрологч гэдэг юм уу. Энэ салбарт ажиллаж байгаа гэрээгээр хамтарч ажилладаг эмчнэр нарийн одоо энэ бүр мэрэгдсэн эмчнэр бол хамтарч ажилладаг юм байгаа. Жишээлбэл одоо хүүхдүүдийн хөвч өнтгөөс эхлээл нэг талаасаа чинь косметик эрүүл ахуйн шаардлага гаргадаг. Хоёр дугаарт бас хүүхдийн мэсэлч гэдэг юм уу тийм. Гурав дугаарт эртээчүүдийн мэсэлч гэдэг. Ингээд ийм нарийн чиглэлүүд нарийсаа тусламж улам нарийс мэрэгжиж тийм мэрэгжиж бүр нарийсаа явдаг. Тэрүүгээр дагнж тийм ээ. Тэгэхгүй бүх юмд ерөнхий яваад бол чанар бас тусламж бүх юм бас сарилж штэ тий. Хоо юмдаа төвлөрч ажиллах гэдэг ийм зүйл байдаг тий. За доо сайхны мэслээ дагнж байгаа ч юмж байх шийтэй тий. Гэх мэт ингээр мэрэгжлийн одоо улсууд сургалтууд бол мэрэгжлийн зэрэг мэрэгт хамгаалсан тийм улсууд улсын эмнэлэгт одоо ажиллаад олон жил ажилласан тэтгэвртэй ялтгаасан улсууд ажиллаж байгаа л да манай. Боловсруучсан бол андаа мэрэгжлийн тий урьдчил тусаатай эмчнэр байгаа гэж ойлгож болох нь шүү дээ. Дуршлагтай эмчнэр. Ааха. Одоо ийм нэг асуудал гарч ирж байгаа юм. Одоо энэ сая та ярьлаа ковидтай үеийн тий ингээл менежмент маркетинг гэх хичээлдээ сонсоод ингээд суралцаа явж байна. Ер нь одоо энэ хөл хорионы үеийн цаар тахалтын үед ер нь одоо энэ эмнэлгийн ажилчид тий ер нь одоо нөгөө бусад иргэдтэй адилхан хэцүү байгаа юу? Ер нь та бүхэн энэ одоо яг энэ хөл хорионы үед үйл ажиллагаа чи явж байгаа юу? Эсвэл бүр таг хоригдсон байгаа юу? Ер нь хувийн хөвчлийн эмнэлгийн төлөөлөл та юу гэж бодож байна энэ талаар ярилцаач. Гэхдээ ер нь бол яг одоо шүдч гэдэг юм уу, бариа засалч гэдэг юм энэ бол юу яаж байгаа л да. Ер нь яг онцгой байдлын комиссийн шийдвэрийн дагуу бол хоригдож байгаа гэсэн үг. Хоригдож байгаа гэсэн. Яаралтай тусламж бол одоо яг нөгөө дэглэмийнхээ дагуу явна шүү дээ. Тэгээ явж л байгаа. Одоо яаралтай гинт одоо ингээ хөхтэй хөхөн чинэрчээд идэлцсэн байж үүдэг хаашаа хандах вэ? Тийм ээ. Нөгөө олон улсын яг мэрэгжлийн дагнааг байгаа газар чинь бас ингээд ерөнхий мэсэл шиг ерөнхий нэг олгоо цусны хагалгаа шиг яваад байж болохгүй. Тэгээ энэ дээр л нарийн мэрэгжлийн тусламж бол хэрэгтэй. Тэгэхээр яг ингэж асуудаг яг хүмүүс чинь нөгөө одоо хөл хорионтой үед те эмнэлгүүд ажиллахгүй байгаа гэдэг ийм ойлголтоор тэр нөгөө одоо жишээлбэл хөх чинээд бүр идээсөө хоёрын зэрэгсэж хоожоо тэгээд тэрийг өвдгөн өгөхүүлж байгаа ээжийг би мэдж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эмнэлэг ажиллахгүй гэдэг ганцхан сэтгхүүт ингээ яваад хахаар яалтаа тусламжийн ийм эмнэлгүүд ялангуяа ингээд ийм хувийн хвшлийн эмнэлгүүд бол яалтаа тусламжийн яалтаа цаг үед бол ажиллаж байгаа мэн гэдэг мэдээллийг угаасаа өгөх гэж ингэж асууж байгаа юм. Тэгээд юу цаашдын одоо ингээ 13 4 жил болчихлоо. Тэгэхээр одоо орчин үеийн тоног төхөөрөмжүүд авч хэрэгэлдэг байх. Ер нь та цаашдаа энэ эмнэлгээ ямар байр суурьнд аваачихын, ямар том зорилго тавьсан байдгийг. Тэгээ цаашдаа бол бас бид нар нөгөө ер нь нэг 100 жилийн өмнө манай ах чинь юу штэ цагаагаарч гэдэг юм уу ер нь нөхцөлийн хувьд бол Швейцар нэлээд одоо Швейцар лугаа хөгжүүлээ гэж 100 жилийн өмнө нэг тийм түүх байд юм л да. Данзан гэж солин данзан гэж хүн. Тэгээ Швейцар лугаа Монголоо хөгжүүлээ гэж хэлсэн гэж. Тэгээ тэр даваа би Швейцар яваад үзсэн. Үнэхээр Швейцар лугаа бас сурах юм их байна л да. Монгол жижиг нутаг дэвсгэртэй орны хувьд түүхээ идэггүй улс орон ягаад ийм баян одоо сайн хөгжиж байна уу тийм ээ. Тэндээс суралцах юм Монголын онцлогт бол нэлээд байгаа л да. Тэгээ тэр онцлогоороо тохируулаад бас Монгол одоо эрүүл мэндийн салбарч гэсэн. Тэгээ тэндээс суралцах юм нэлээд байгаа. Тэр лугаа шинэ технологи хамгийн сүүлийн хамгийн сайн технологи хөгжүүлдэг энэ орноос суралцах юм их байгаа. Тэгээ энтэй хамтарч ажилладаг манай салбар нийгэмлэг хамтарсан нийгэмлэгийн хувьд бол одоо жижиг дунд юуны бизнесийн одоо хувийн салбаруудын бас юу гэж идэв шүү дээ.
чембер одоо танким гэсэн үг шүү дээ. Худлаан танким гэж. Манай худлаа хажуугийн танким гэдэг шиг бас тусдаа жижиг дунд үйлдвэрийн бас тийм олон улсын бас танким байд. Тэрний гишүүн учраас бол хамтарч олоод ажиллах энэ дээр бол юугаа технологи дэлхийн тэргүүлэх төвшөнд тийм ээ хамгийн одоо хүнд хамгийн одоо ая тухтай гэдэг юм уу сайн чанарын тусламжийг хэрхэн одоо шуурхай үйлчлэх энэ зүйлийг л судалж ажиллаж байна. Эмч хүний хувьд хамгийн их сонссон үгчин баярлалаа эмчээл гэдэг баг тийм үү. Тэгэхээр одоо танд ингээд одоо эмчилгээний чи үр дүнгийн талаар асуух гэж байгаа юм л да. Ер нь одоо ингээд одоо өвдгөндөөч гэдэг юм уу те одоо ингээд одоо 50 гараад эхлэхээр жинтэй хүмүүс бол ер нь бол өвдгөний өдөр хатгуулаад л гэдэг эхэлдэг. Тэгээд энэ өвдөгний үе соёлол хаалхаанаас өмнөх хийгдэж байгаа энэ эмчилгээ маань ер нь нөгөө одоо баталгаат хугацаа гэдэг одоо электрон бараан дээр бол жишээлбэл байдаг шиг тийм баталгаат хугацаа байх уу хэдэн жилээ таадгийн та энэ дээр хэр баталгаатай байдаг. Тэг баярлалаа гэдэг чинь одоо зөвхөн эмч баярлалаа шилжүүлэхтэй гол нь баярлалаа гэж хэлсэн өвчтөн өөрөө эдгэрэлт нь өшөө одоо 100 дахин илүү сайн байдаг байхгүй. Нэг л эргэлзээтэй итгэлгүй бол бас их төвөгтэй. Тийм улсуудад яаж итгэл болох вэ тийм ээ. Яг одоо бид нарийн мэрэгжлийн тусгай зөвшөөрөл аваад нарийн мэрэгжлийн тусламжаа ямар гудамжинд байж байгаа биш тийм ээ. Тусгай юм тусламж үзүүлж байхад бол аль болохоор талархалтай хандах нь бол ялангуяа би түрүү ярьсан тэр хөхний манайх гордох гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь цэвэр сэтгэл зүйн. Одоо энэ хөх гэж чинь зүгээр нэг булчин мах гэж ойлгоод байдаг байхгүй. Энэ ч өөрөөсөө био үйлдвэр гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо булчирхай уураг, витамин, иммунг олболын боловсруулдаг тусдаа тийм гормон дааврын мэдрэл сэтгэхүйн өнчин тархинд одоо удирдлага нь байдаг тийм ээ. Далд ухамсарт нь. Тэгэхээр гаднаа яахгүй ч гэсэн жоохон санаа зовоод стрестэхэд нөгөө өвчин бол идэхгүй тийм ээ. Зангараад сүүн зангараад гэдэгтэй адилхан. Ерөөсөө миний эрүүл мэнд гэдэг бол яг тийм холбоотой л доо. Чамайг баярлалаа эмчээ гэхдээ зэрэг л баярлалаа гэдэг үг надаар наахаас илүү тэр хүнд өөрт нь талархалтайгаар эдгэрхт нь нөлөөлдөг л доо. Тий. Тэгээ сая юу асуулаа? Бага тэгээд бүр мартлаа шүү дээ. Тэгээ би бүр нөгөө нөгөө гордох тухай бүр ингээ бодсон сууж шүү. Энэ гэхдээ бас нийтлийн сэтгэл зүйтэй холбоотой юм байна тий. Ер нь бол би ингээ лавсаж асууя гэж бодож байсан. Аюух гордод байгаа хүн чинь одоо яг юм гэсэн үг. Зүгээр нөхөр надаа ингээ очлоо доо гэхэд баг гордсон байдаг юм хүмүүс бас байна. Тий, одоо энэ төвжирэлтэй үед чинь ерөөсөө юу яаж байгаа шүү дээ. 8 цагийн үед л очиндоо гэтэл төвжирээр 8 хагас тачихад л тэгэл гордолт шүү дээ. Хөх зангирч байгаа шүү дээ. Яагаад нөхөр ирэхгүй байна гээл. Тий. Тэгээд тийм л юу шүү дээ. Онцлогтой учраас тийм учраас мис бариад наадахыг чинь хагална гэхээсээ илүү сэтгэл заслын эмчилгээ адапт тренинг, гипноз давхар явна шүү дээ. Хавсарсан эмчилгээнүүд давхар явна. Түрүү би болохоор ингэж асуусан нөгөө ихээр баталгаатай байдаг жишээл өвдөгний тий тий өвдөгний хугацаа гэдэг тусгайс юм асуулаа тий. Тийм. Баталгаа байлгүй яах хүн бас л нөгөө талархалтайгаар хүлээж аваад итгэлтэйгээр бид тэрийг аль болохоор ойлгуулна. Ийм шинжилгээ ухааны үндэстэй. Тийм ээ зүгээр төр намдаад нэг өвчин намдаах юм хэрэглэх бол нөгөө өөр шүү дээ. Нэг дэхлэд ингээ лаа хийчихээ за та өвдөд байгаа юм уу? Өвчин намдаах юм уу? Ибупрофен уу гэдэг. Энэ бол эмчилгээ биш шүү дээ. Төр зур намдааж нөгөө гал унтраана гэдэг шиг. Жинхэнэ шалтгаан нь бол тэр өвдгийг бол нөхөн сэргэн гэдэг маань бол баталгаа шүү дээ. Шин юм хийж байгаа. Тэрээс утаар нэг эм тараагаар төр үрслийн дарах бол төр зур намдаах эмчилгээ. Гэтэл нөхөн сэргэн эмчилгээ гэдэг бол ер нь бол манай усуд бол яг эмчилгээнд яваад тэгээд нэг жил за тэгээд доотлно. Тэрнээс цааш бол 2 жил 3 жилд одоо машиныхаа тосмоос солидогтой адилхан тэр сэргийг хэмжээг хийж явах хэрэгтэй. Тэр юу юм бэ те? Нэг хийгээ тэгээд биш юм бэ те? Тэг хүн хоол идээд өсгөр хоол нөхөж иддэг шүү дээ. Тэрнтэй адилхан өвдөг өдссөн байна гэсэн үг. Тэг шин залуу эсээр өдссөн гэсэн үг. Энд нь шин залуу эсийг ойртуулж хүргэж өгч байна. Тэнд нь одоо хөгшрөлт одоо тэтгүүрт гарцсан одоо тий хатуурцсан шохоочдсон эдээс байгаа. Хүрч чадахгүй байхгүй цусны эргэлтээр. Тэрийг нь өөрийнх нь цуснаас одоо доонордож үений шингэн доонордож ийн гэсэн үг. Тэгээ тэр нь өөр их гэсэн үг. Автод одоо трансплант гэсэн үг шүү дээ. Сая нэг хүний тухай ярилцаад нэг 10 хэдэн жилдээ өвдөг гэж дуурсны сонсоог өгöd хоёулыг танд хүнтэй таарлаа шүү дээ. Тэгэхээр нь би одоо ингээд хаалгаа хийгээд ингээд насан туршаад аачт юм болов уу гэж ойлгохгүй юу? Тэгээд ингэж асууж байгаа. Тэгэхээр энэ өөрснийх нь бас нөгөө биеийн байдал интерес. Өөртөө хийзээ яв. Зарим хүн чинь нэг жоохон ингэж байсан аажим ингээд өвдгөн сайжирдаг байхад тэрийг тэсэлгүй хүлээлгүй өөр бас болохгүй янз бүрийн дом юм хэрэгжилдэг ч юм уу те. Эсвэл өөр янз бүрийн төр зургийн гормоны тариа ингээ үндэ шахуулдаг ч юм уу. Тэгээ тэр чин төр зур намдаахаас биш
Тэр гормон ч өөрөө ясны сэргийлэлт болно. Тэр ч өөрөө давс химийн бодис орцсон учраас шоожилтоо мөл үүсгэн. Зоврын л багасгадаг, өрөвсдийн дардагч гэдэг юм. Ингээ нарийн онцлог байна л та. Ер нь бол над өвдөгний тал чинь надад бүр айгүй маш олон хүмүүсийг мэддэг учраас нэг 50 гараад монголчууд бараг 40 гараад жин ихтэй бол 50 төхөөл өвдөг шатнуур ингэж буугаал тий болж үлдэх санал байл бараг гулгаад бууччихсан гэж яриад байдаг. Тэгэхээр өвдөгний асуулт чинь надад айгүй чухал байгаа. Дээрээс нэмээд бас нэг юм асуух гэж байгаа нь сайн алгалдаа одоо дэрэнгүй ярил тийм ээ. Тий энийг угаасаа мэдээж өнөөдрийн манай зочны ярилцлагын зат бол энэ бол хүрэлцэхгүй цаг төрийн цаг. Тэгэхээр би тоймлоод асууж байгаа. Бас нэг сая тухайд байж хаад нэг эмнэлэг асуугаад тэгээд танай эмнэлгийг хүн санал болгоод доорн гол нь айгүй боломжийн үнэтэй үйлчлэгээ сайн мөртлөө үнэн нь бол харьцангуй бусад эмнэлгүүтэй харьцуулбал харьцангуй бага шүү гэдэг юм яг нөгөө эр хүн өгч байгаа зөвлөгөө байсан л та. Тэгэхээр үн ханшийн хувьд ямар шуухан байдгийг ер нь одоо мэдээж хувийн эмнэлгүүдийн хувьд бол орлогоороо цалинжна, орлогоороо бусдыгаа цалинжуулна гэдэг асуудал их байдаг баг. Гэхдээ нэг бусад эмнэлгүүтэй харьцуулахад харьцангуй бага үнэтэй юм болов уу гэж би бодчиход байгаа л да. Тэгээ энэ дээр харин нэг өртөгөл өндөртэй мэслийн салбар гэдэг бол түрүү би бас дэлгэрэнгүй ярьж ирсэн тийм өмнө ярьж ирсэн. Ерөөсөө нэг эхоны аппарат авчихал тэгэл өөр зардал гарахгүйгээр сууж явах нэг өөр хэрэг тийм ээ. Нэг дотор эмтэйгээ сууж явах. А мэслийн хөдөл тийм байхгүй. Алхам тутамд нөгөө зардал гардаг. Тэр зардал чинь хаана орохоор тэр зардалд орж байгаа өртгийг би аваад хармаалахгүй тэр хүний биеиндээ шингэж байгаа. За жишээ нь мэдээ хадгалт хараа хийн. Мэслэгдэж чинь тийм ээ. Өвчин нам даах хараа хийн. Нэг удаагийн бэлие, ариутгал нөгөө багажнууд нэг удаагийн шиприз бүгд худалдаж байгаа. Бүгд өдөр өөрсдөө үйлдвэрлэхгүй шүү дээ. Бид зөвхөн үйлчлэгийг нь үзүүлж байгаа. Тэр багажийг хэрэглээ тийм ээ. Одоо нэг авцсан газар очиход машина үйлчлэгээ хийхэд тоног юугаа аавна шүү дээ. Сэлбэгээ худалдаж авдагтай адилхан тийм хэмжээний одоо их зардал гардаг. Өвчин нам даах тариа. Тэгээ зөвхөн үйлчлэгээний материалын зардлаас гадна үйлчлэгээний зардлууд зөвхөн эмнэлгийн өөрийнх нь одоо нөгөө үйлчлэгийн зардлууд их гардаг. Ариутгалын зардал, бохир устгалын зардал тийм ээ. За түрээсийн зардал ч гэдэг юм уу. Ажлаастын цалинч байд юм уу тийм ээ. Одоо шинэ бид нар эмнэлэг үйл ажиллагаа явуулж явахад тэнд үүдэнд одоо шалгаж байгаа эзэвшин ч гэдэг юм уу. Дижүүр ихт чинь тэр хүний цалинч гэдэг юм уу тийм. Их мэтлэнгээр мэслийн бол их онцлог зардал их гардаг өртөг. Тэгээ энэ дээр л бид нар жоохон санаа зовоод байгаа. Энэ дээр л одоо энэ шинэ даатгалын хувь шинжлэгдэж тийм ээ. Хувьсгал ихгүйгээр аль нь даатгалд, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ийм одоо төрөлд оруулцдаг энэ тусгайсан эмнэлэг байна шүү дээ. Оруулчих ийм л имийг одоо их хурлд байж байгаа эмч гишүүд энэ төр одоо бас бодох энэ талаар бас ахиц гарах болов уу гэж гордож байна. Улс төрийн эмч гэснээс бас энэ төрлийн салбарыг улс төрийг ер нь бол сонирхох уу? Улс төрөөс эсвэл хоолд нөгөө эмчнэр ингэдэж шүү дээ. Уртаа ажиллаад ирэхгүй байх чи юу тийм юм гэлдэгдэг. Та ер нь яг ямар Гэхдээ улс төрөө чинь одоо уг нь цэгцтэй яг цэгцэрсэн тэр шивэд одоо Швейцар гэдэг шиг байсан бол мэрэгжлийнхээ юмдаа төвлөрмөр байдаг. Төвлөрүүлэхгүй ингээ улс төр оролдож улс төр чамайг сонирхгүй гэсэн оролдоод байна гэдэг шиг тийм ээ. Одоо би даатгалаа ярьж байна тийм ээ. Даатгалд бүх юм одоо хамрагдах хэвээр хувьсгалаа тийм ээ. Энийг цэгцлэмээр тогтолцооны юмудаа сайжруулах хэрэгтэй байна. Улс бол одоо гол яаралтай тусламж гэмтлийнхээ юмыг улсан даадаг байдаг гэхэд тийм ээ. Яаралтай биш юм бол хувийн нарийн мэргэжлийн одоо шалгарсан тийм салбарт өгөөд тийм ээ даатгалд нь оруулах юм бол улсын ачаал хөнгөрөгч гэдэг юм. Энэ чинь улс төр л байгаа юм л да. Зайлшгүй улс төр нөлөөлж байгаа. Нөлөөлнө тийм ээ. За ингээд мэдээж яг эмнэлгийн тухай танаа үйлчлэгээний тухай ингээд дэлгэрэнгүй ярил манай энэ удаагийн зочны ярилцлагын цаг нь бол хүрэлцэхгүй. Тэгэхээр юутай ч гэсэн бидний урилгыг хүлээн. Тий, бүх юмыг ярина гэвэл тий. Гэхдээ надад тэгэл бүр дотроос нь ингээд тэр нь тэгвэл яхаа энэ эмнэлгийн яадаг гэнэ гэдэг тодруулах юмнууд бас зөндөө гарч ирж байгаа байхгүй. Гэхдээ манай нэвтрүүлгийн цаг маань угаасаа хугацаатай. Нэвтрүүлгийн цаг маань өндөрлөж байна. Тэгэхээр та дахин бид хоёр ингээд уулзаад энэ та өргөжлүүлэн бас үзэгчтэй ярих тийм боломж олдох хаа гэж найдаж байна. Ингээд танд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. За танай телевизэд бас ард түмэндээ бас энэ хэрэгтэй чухал мэдээллийг дамжуулж байгаад бас талархаж байна. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй Лайк иш телевизийн өглөөний зочны хөтөлбөр энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.